Мөнгө удирдлагын цувралын ээлжид видеогоор 2024 оныхоо хувийн санхүү тэр чигээр нэг базаж үзье гэж бодлоо. Өмнө нь бол би яг 2023 оноос багцаж бас харж ирсэн. Зөвхөн сар сараар нь багсаа зогсохгүй ерөөдөө юм жилээр нь бас нэг эргэж харах нь бас сонирхолтой үзэгдэл бол байдгийн байна да гэж бодсны үндсэн дээр ингэж байгаа юм шүү. За 24 онд гаргасан одоо нийт мөнгөн урсгалын дүн хэмжээгээр наад үзэх юм бол нэлээд нэг юм хазаалттай жил бол байсан гэж бол хэлж болно. Хувь хэмжээгээр нэрлэх хуваагаад харцгаая. 2024 оны нийт мөнгөн урсгалын 7613%-ийг хөрөнгө оруулалт, 794%-ийг татвар шимтгэл, хувийн эргэлээ 472%-ийг, хоол хүнс 408%, аялал 202%, чөлөөт цаг 164%-ийг, за бусад зардал 347%-ийг тусаас бүрдүүлсэн үзүүлэлттэй байсан байна. Би бусад гэдгийн дотор бас дахиад ямар ангиллууд байхаа гэдгийг бас жоохон задлаад харуулна. Гэхдээ нийт энэ задгаа одоо энэ нөгөө тойргуудаас аваад үзэх юм бол одоо пай чартаас аваад үзэх юм бол нийт мөнгө урсгалын маань 4.3 гаруйг нь бол хөрөнгө оруулалт бол үүссэн байна. Мөнгө удирдлагын цувралтай хамт байсан бол ер нь 8 дугаар сарын видеон дээр байна уу? 8 дугаар сарын төгсгийн видеон дээр бол яагаад вэ гэдэг нь харагдана. Хөрөнгө оруулалтын кост бол 8 дугаар сарнаа дээр нэлээд өндөр гарч ирсэн. Гэхдээ энийгээ бас энэний дүн хэмжээний хувьд харьцангуй өндөр байсан учраас бусад хэсэг нэлээд багасаад бас ороод ирж байгаа шүү гэдгийг анзаараарай. Ямар хүн л хоол хүнсэндээ сарын 4%-аас багыг бол өгч байгаа хэрэгтэй. Гэх мэтчлэн иймэрхүү нөгөө юм нийт тооцоолыг хазайлах зүйлсүүд бол байдаг гэдгийг анзаараарай. За тэгэхээр татвар шимтгэл бол нийт одоо зардлын бараг 8%-ийг бүрдүүлсэн гэдэг үзэхээр за хөрөнгө оруулалтыг тооцох юм бол миний хувьд хамгийн өндөр зардал бол татвар шимтгэл гэдэг байгаа байхгүй. Энэ дотор одоо нөгөө нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, янз бүх төрлийн хувь хүний орлогын албан татвар, нөгөө цалин өсвөнтэй адилхан орлого, за нэмээд үйл ажиллагаа эрхсний орлого, хөрөнгийн орлого, эрх ашигла усны орлого гэдэг гэх мэт бүх төрлийн нөгөө 5 6 янзын 5 үнцэн янзын орлого, хувь хүний орлого тэгээд нэмээд бусад гэдэг нүртэл орчдөг. Ханы 6 янзын хувь хүний орлогын албан татвар бас төлж болдог. Энэний хэмжээнээс хамаард энэ хэсэг хамгийн өндөр байдаг. Яг хамгийн их жин дардаг хэсэг татвар шимтгэл гэдэг хэсэгт бол жин дардаг хэсэг нөгөөсөө татварууд байгаа гэдэг. Шимтгэлгээ бодоод үзэхээр яг илүү нөгөө хөрөнгө оруулалт тал руугаа үзэх юм бол хөрөнгө оруулалтын одоо арилжааны шимтгэлүүд бас байгаа гэдэг. Банкны үйл ажиллагааны шимтгэл одоо үйлчлэгийн шимтгэл, гүйлгээний шимтгэл хүртэл ингээд зүгээр жижиг мөртлөөсөө энэ дээр бас нэмэгдэж орж. Гэхдээ амар өндөр биш л дээ. Яг тэр хэсэг бол тэгтээ бас энэ дээр бол хувь нэмрээ оруулдаг хэсэг нь бол байгаад байгаа юм. За ингээ хувийн эргэлээ бас л нийт дүнгээрээ бол яг өмнөх жилүүдийнхтэй ерөөдөө айгуу стандарт хэвээ бол барьсан байлээ. Жилийн турш ерөөхдөө нэлийн бүсээ чангасан учраас гэх юм уу. Гэхдээ аялал бас нэг гоё нь 2%-ийг бол бүрдүүлчихсэн. Энэ дээр нөгөө би өөрөөсөө гаргасан зарлуудаа бол мөршгөж ядж байгаа. Энэ жил дээр нийтдээ нэг 2 удаа байна уу хилийн чанар аялсан байгаа хэсэг чинь байгаа. Хилийн чанар нь шүү за. Багада 2 байсан баха. Гэж мэгээд иймэрхүү аялууд багтсан. Заримд нь уусаа өөрөө нисгийнхаа тийг бас төлөөгүй байгаа. Нэгэн дээр нь л усан байдгийн. Гэх мэтчлэнгээр нийт дөнгөнд нь бол жоох юм удирдлагатаар бол барьчихсан байгаа. Бусад гэдэг хэсэгт бол нийтдээ одоо нийт мөнгө урслын 347%-ийг бүрдүүлж байгаа. Дотор нь ингээд аваад үзэх юм бол гэр ахуйн одоо энэ дотор дандаа нөгөө нийт үнд 1% хүрэхгүй хувь хэмжээг эзэлсэн хэсгүүд нь бол байгаа байхгүй юу? 347-ыг задлаад харцгаая. Гэр ахуйн зардал тэг зууны 94%, тээвэр шүдэ харилцаа холбоо тэг зууны 63%, боловсрол тэг зууны 36%, эрүүл мэнд тэг зууны 53%, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчлэгээ тэг зууны 14%, энэ дотроо бусад зардал нь бол 105%-ийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байгаа юм. Тэгээ бусад гэдэг доторх бусдын одоо дийлэнхийг бүрдүүлээд байгаа буюу одоо нийт одоо том зургаар бусад гэдгийн 3.1-ийг бүрдүүлээд байгаа энэ зардлын ихэнх нь бол нөгөө бэлэг гэдэг зүйлд бол хамаардаг. Биендээ өгсөн ажлын газрынхандаа өгсөн гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн иймэрхүү нөгөө нэг юм дундын костууд байгаа. Тэгээд нийлбэрийн ингээ харангуут яг үүндээ би ингээд эрүүл мэнд, боловсрал, за бараг тээвэр шүдэ харилцаа холбоонд зарцуулсан зардлуудын нийлбэрээс бараг дутхааргүй яг дутна л да. Тэрэндээ нэлээд дөхсөн хэмжээний зардлыг бэлэг мэлгэнд өгсөн байгаа байхгүй юу? Ер нь бол хандмент гэнэ тэр юм дээр гэдийгээ би зүгээр энэ удаад яг анзаарсан юм. Би бас тийм ийм ачаалалтай бас ийм үйлдэл бас хийгдсэн байж дээ гэж би бас бодоод өнгөрлөө. Жилээ ингээд түүнээд үцхэд. За нийт нэрлсэн номинал дүнгээр аваад үзэх юм бол орлогын хувьд ч гэсэн харьцангуй тогтвортой жил байсан гэж хэлж болно. Хүүдээсээ бол дүнгээрээ бол жоохон хэлбэлцэл юм тийм харьцангуй гайгүй. Өөрөө ч бас нэг sustainable байлаа гэж хэлж болох юм. Тэгээ хөрөнгө оруулалт ч гэсэн дараа жилээс бол ийм өндөр хувь хэмжээг бол эзлэхгүй байх гэдэг мэдээж тодорхой хэмжээнийх бол гарна. Ингэхдээ илүү би үйл хөдлөх хөрөнгөд бол хөрөнгө оруулж байгаа.
Тэгэхээр хувьцаанд бол яг энэ жил бол нэг тийм худалдаа авалтанд бол нэг ороогүй. 2023 онд бол хөрөнгө оруулалт дээр бэлэнлээд их хувьцаа руу хөрөнгө оруулжсэн бол 24 онд илүү тэр өмнөх жилүүдэд авчихсан хувьцаануудынхаа ногдол ашиг хүртэх байдлаар бол байсан болохоос нэг хувьцаа зараагүй, нэмж аваагүй, гэхдээ нэг зараад үс хувьцаа зараагүй. Ирэх жил бас харж агаад магадгүй цаашдаа өснө гэдэг нь гарцаагүй байх хувьцаанууд бас нэлийн юм шал дүн рүүгээ ороод ирэх юм бол хувьцаа бол тийм хоёр дахь зах зээлээс бол авах бах. Нэмэж авах үйл хөдлөл хөрөнгөний үлдэгдэл төлбөр юм тийм юмнууд бол ирэх жил бол хийгдэхээр байна. За 24 хоноо багцааш нэг дүгнэж харсан чинь нэг иймэрхүү зүйл бол ингээл нэг бодогдож ийн л да нэлийн cost efficient гэдэг орлоготойгоо харьцуулаад үзэхэд зардлын хувь хэмжээг бол харьцангуй гайгүй төвшөнд бол барьсан. Өөрөөр хэлбэл зөрүү хуримтлал бол нэслэн сайн байсан жил. Яг тэгээ тэр нь хөрөнгө оруулалт руу яваал орччихлээ. Нийт өнгөр аваад үзэх юм бол миний энэ жилийн зардал орлогоос өндөр байгаа юм. Шаарч ил та. Чод шүү дээ. Нийт 24 оноор нь аваад үзэхээр миний 24 оны нийт зардал expense гэдэг оруулж байгаа зардал нийт орлогоос бол 2 дахин өндөр байгаа юм байна. Энэ нь бол энэ зөрүүг болол өмнөх жилүүдийнх нь хуримтлалын зөрүүнээс бол нөхсөн гэсэн үг. Угаасаа зориулсан зорилготойгоор хуримтлал хийжсэн учраас тэгээд угаас энэ 2 дахин өндөр болгоод байгаа гол зүйл нь одоо нийт зардлын маань бас 75% угаасаа хөрөнгө оруулалт бүрдүүлээд байгаа. Яг энэ маань л байсан юм байна л та. Тэгээ хөрөнгө оруулалтаа хасаад үзэх юм бол яг үлдсэн одоо тэр зөрүү 25% одоо expense гэдэг 25% зардал маань бол нийт орлогын тал дээр нь бол хүрч ийн гэсэн үг. 75 2 дахийг дадаа математикийнхан бол ойлгочихж байгаа. Ийм байж. Тэгэхээр магадгүй дараа жилүүдээс арай дээр байх баха. Би энэ хувийн одоо санхүүгээ бүртгэж ихэснээс хойш ингээ харангуут миний зардал нь орлогоос өндөр байсан жил над дээр байгаагүй юм байна. Энд чи ингээд нөгөө апп дээрээс ингээ шүүгээд ингээ үтсэн чинь нэг жил байсан нь 2018 онд. Гэхдээ нэг 3 гэхээр 8%-аар зардал манд авч исэн жил байсан юм байна. Хамгийн амар нөгөө зөрүүгээрээ орлого нь бол зардлаа 3 нугуулж исэн жил 2021 он байсан юм байна. Interesting. Нэг иймэрхүү байдлаар ингээд нөгөө аппуудаа ингээд нөгөө харсан чинь сонирхолтой санагдчихлаа. Та нарын хувьд 2024 он хувийн санхүүгийн чинь хувьд ямар жил байсан бэ? Мөнгө удирдлагын community ер нь үлийг би Instagram дээр яг энэ organize abundance гэд хаяг бол нээчихснээс нь ч байсан хаягаа иймэр чиглүүлсэн орж үзэрэй гэж хүсээ илүү энийг төлөвлөлт, төсөвлөлт, хувийн санхүүгийн оновчтой удирдлага за нэмээд ийм bullet journal-тай холбогдолтой контентуудыг ч гэсэн тэн дээрээ бас илүү төвлөрүүлэе гэж бодож тийм хаяг нээсэн. Үндсэн өөрийн нэрийн сувгууд дээр ч гэсэндээ байх боловч бас яг зөвхөн тэрийг сонирхож байгаа бол заавал миний нэрийн сувгийг дагахгүйгээр яг тэр сувгийг магадгүй одоо миний нэрийн сувг дагмааргүй байх юм бол зөвхөн тэр сувгийг тэгэхээр сэдвэн сонирхолтой байх юм бол зөвхөн тэрийг дагах ч бас болохоор байгаа шүү. Ухаалцахад юм байна. Амар хүмүүсийг үргээсэн. Та бүхний хувьд 2024 он ч айгу хүссэн, төлөвлөсөн, зорьсон зүйлс чинь бүгдээрээ биелсэн жил байсан гэж найдаж байна. 25 он ч гэсэндээ үүнийг бүр ахиулнаа гэж одоо зориороо битсэн тэгэд зорж байгаа. Би биэндээ амжилт хүсцгээе. Надаас амжилт хүсээрэй. Би та нартаас амжилт хүсье. Хамтдаа баярлалаа. Видео таалагдсан бол лайк зүрх дараарай. Коммент хийсгийг бас ашиглахыг хүсье. Follow, subscribe тэр үйлүүдээ хийх юм артав. Таалагдвал